гол бол тэр доор орчигнод урсаж байна. Энэ хэсэгт нь бас засах гэж үтсэн л юм билээ. Гэт үтсэн мод энд нь авчираа тавьчихсан. Иш аюултай гэд. Мөр бүтэн ч одоо яаж багтаж гардаг юм байгаа хөөх итэгэд багтдаг юм байна л да. За энэ бол бүр юу нарийнхан. Энэ зам байгаа. Ерөөсөө уулаар л хажуултаад яваад байгаа гэсэн үг. Ямар ч зам байхгүй. Ингээл доошогоо нуранг. Насх нь бол тэр чигтээ нүрчихсэн юм. За манай эд тэнд морносоо буугаад хүлээж байна. Юуник морч яах вэ? Чи ер нь намайг мороо сургууль санаатай л ирнэ. Ер нь юу хийсэн юм шүү. Би мөнгө төлөх чи надад мөнгө төлөх хэрэгтэй юм шүү. Морийн сургууль гэж. Тий. Зүгээр бүр ашиглалттай байж тийм танаа авчин тийм үстэй. Би ер мөнгө төлөхгүй. Мор сургууль өгсөөч. Харин ч агаа нь бол одоо энэ өндөр бол мор сургууль гэсэн 100 мянгаас буухгүй штэ. За хатан гисаад орох гэж байна да. За ийм юмар л орох юм байна. Морин одоо гайваад. Асгаа туулж явтал дахиад нэг хясаа залгасан. За тэрийг бас л яаж игээд давсан. Тэгээ хясаанаас уруудаад гол дээр ирээд хаашаа явахаа мэдгээр ойр хавийнхаа харсан чинь баруун талд нэг нурсан асга. Түүн дээр нь чулуун нурах аюултай гэсэн тэмдэг байсан. Энэ хүртэл одоо жуулчны баазаас ойролцоогоор 1 км. Тэгээ голын зүүн талын хавцал руу одоо бас л нурсан асга байсан. Тийшээ харсан чинь зам заасан шар тэмдэг байсан. Тэгэхээр нь одоо голынхоо одоо баруун талд нь гараад явах юм байна гэж ойлгоод чулуу дамжаад тийшээ өсөж явсан чи өөдөөс нөгөө морьтой хүмүүс гараад ирсэн. Тэд нар ийшээ явахгүй чулуу нурах аюултай гэсэн тэр тэмдэг байгаа тэр асганы өөдөө өгснөө гэж заасан. Тэгээ энд бол морьтой хүмүүсийг мориноос нь буулгаад эцэст нь морьтой өөрөө хөтлөөд хавцлынхаа зүүн талд гаргасан. Үүнийг хараад бол агтчид яагаад яваад агтчин бүр яагаад нэг мөр хөтлөөд алхасны учрыг нь л яг л би бол энд л ойлгосон. Ийм хэцүү замтай учраас ингэсэн байлээ. Асхан дээгүүр ийм хэцүү газраар одоо морьдын эцэст нь хүн бүрл нэг морь өөртөө хөтөлж гаргаж ийсэн. Доор хүмүүсийг бас голготлохтай ингэж мориноос нь буулгаад эцэст нь өөртөө морь хөтөлж гарсан гэсэн. Тэгээ үүнээс цаашаа морьтнууд уг нь бол гол гатлаагүй. Гэхдээ уулынхаа нуранг шороо тэр асгаа туулахдаа дахиад 3 удаа хүмүүсийг мориноос нь буулгасан гэж манай морь унсан хүмүүс ярьсан. Нийт 5 удаа мориноос нь буулгаж байж 5 км зам туулдаг юм байна лээ. Бууна. Буухгүй амар. Амар. Яа. Тэр бол Ава хэвтэй гэж буугараа тэгээд. Усаар байгаад одоо морьч явхааргүй газар хурж ирсэн. Нийтдээ 5 км явган алхаад морьтой хүмүүс хүртэл мориноосоо буугаад морьдоо үлдээсэн. Энд одоо уулын бэл дуусаад урд бол маш том нурсан асга бидний урдах замыг уулын хүн бэлэг бол тагалцсан байсан. Үүнээс цаашаа морь явахгүй. Тийм учраас одоо морьдын эцэст нь бол морьныхоо эмээлийг аваад идүүлж байсан. Энд бол дахиад голоос ус уух боломжтой. Бид нар бүгдээрээ эндээс ус сайн ууж аваад савндаа ус хийж аваад тэр асга руу өссөн. За энэ амар том чулуутай асгыг арай хийж даваад цаана гараад очисон чинь за бараг л 70 градусын налуу маш налуу даваа бидний өөдөөс хүлээж исэн.
цаашаа бол 4 хөллөө давирсан. Арай хийж тэр даваан дээр гартал цаашаа дахиад алхахаар байсан. Энэ удаадаа бол бид нар баруун талын уулыг хийжлээд явсан. Тэгж явж хагаад багахан даваан дээр гараад ирсэн. Тэгээд эндээс бол үзэсгэлэнтэй оюун нуур маань харагдсан.